2021 оны хамгийн гол онцлог үйл явдал гэх юм бол 2021 онд Лендимент банк ус санхүүгийн байгууллага маань нийт 1 сая Америк доллар буюу 2.8 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байгаа. За өөрийн хөрөнгөө нэмэгдүүлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ нь цаашдаа бидний үндсэн үйл ажиллагаагаа тэлэх. За энэ үндсэн өөрийн хөрөнгө дээрээ тулгуураад нэмэлтээр бонд их усүр татах боломжуудыг олгож байгаа. Энэ маань 2021 онд 22 онд бид нар үйл ажиллагаагаа тэлэх бизнесээ өсгөхөд үндсэн дэд бүтцийг бас бий болгох давуу талтай. Бас нэг онцлог үйл явдлыг хэлэх юм бол өнгөрсөн 2021 онд бид нар 20 онд татсан хамгийн анхны дижитал хөрөнгө оруулалт Ленд бондын эргэн төлөлтийг хийсэн. За мөн Ленд бонд 2 болон Ленд бонд 3 гэсэн нээлттэй бондуудыг олон нийтэд санал болгосон байгаа. За Лендимент банк ус санхүүгийн байгууллага хувьцаат компани хурлаа 3 дахь жилдээ захимаар амжилттай зохион байгуулагдлаа. За захимаар санал хураалт явуулах саналын дүн нэгтгэхийн ач холбогдолнууд бол маш өргөн шуурхай алдаагүй гарах ийм ач холбогдолтой гэж харагдаж байна. За өнгөрсөн жилүүдэд ч гэсэн одоо хүчингү саналын хуудасны тоо хүчингү саналын хуудас гэж бол гарч байгаагүй. Системийн хувьд бол өөрөө бас ингэ хүчингү саналын хуудас гарах боломжгүй байдлаар хийсэн нь одоо саналаа өгч байгаа хүнд илүү ойлгомжтой ач холбогдолтой юм байна гэж харагдаж байгаа. За Лендимент банк санхүүгийн байгууллага хувьцаат компани 3 дахь жилдээ захин хэлбэрээр хурлаа зохион байгуулж байна. За тэгээ энэ дээр хөрөнгөний мэрж олон одоо бусад хууль санхүү зохицуулах орны шаардлагад нийцүүлээд олон нийтэд мэдээлэлээр дамжуулах болон санал өгөх заавартай видеонуудыг олон одоо харилцагч руугаа чиглэсэн. Одоо саналын хэрэгцээ өгөөрэй гэдэг одоо замруудыг олон дахин дамжууллаа. За тэгээд энэ хуралд одоо 3 дахь жилдээ захимаар болж байгаа саналаа өгч одоо эрцгийг одоо хангалттай гэсэн нийт хувьцаа эзэмшигчдэд баярлалаа гэж хэлье та.